хөдөлгөөний дутагдлалд орсон байсан. За тэгээд ерөөс итгэхгүй амьдралтай. За тэгээд найз нөхдөйгөө уулзахаар алхах болны төрлийн мэрэглэн. Тэрэндээ тэгээ бүр тасцсан. Тэрийг яаж өөрчлөхөөч мэдэхгүй явж исэн юм лээ. Гэр бүлээ бүр анхаарахаа болцсон. Гэр бүл бүр хоошоо тавигдаад одоо ирээд унтдаг газар. За ирээд хоол хийгээгүй бол уралдаг, хоол хийсэн хоолоо идчихэд унтдаг. Миний хувьд бол архичин биш. Гэхдээ одоо бид хоёрын амьдралын хэв маягт энэ маань болоод бас сөрөг үр нөлөөтэй, үр дагавартай байсан. Яагаад гэвэл бид хоёр хүүтэй, хоёр хүн маань ирээдүйд бас өсөж том болно. Айл гэрийн одоо тий эцэг хүн, аав хүн ямар байна вэ? Яг тэрийг л эрэгтэй хүүхдүүд бол дуурайна шүү дээ. Тэрийг ерөөсө бүх юм бодоод өөртөө маш их гутарсан. За тэгээ гутраад өөртөө дүгнэлтийг за би энэ 3 сарын хугацаанд 9 сарын 13-наас 12 сарын 13-ны хугацаанд би өөрийгөө өөрчилж чадах үгүйгээ үзье. Хамт амьдраад 5 жил болж ин л да. Бодож исэн бүх юмудаа бичиж өгсөн л дөө. Тэгэхэд манай хүн баал уншичаад юус. Өөрийнхөө бодож исэн бүх зүйлийг бичсэн. Тэгсэн чинь уншиж үзснэ. Бүгдийг ингээд өөрөө уншиж үзээд өөрөө ингээд уучлахгүйгээд 5 жил зовоосон ботол одоо харин 50 жил жарганаа л гэжсэн. Сарай University компани өөрийгөө өөрчлөе гэсэн тэмцээн дээр анх очсон. За тэгээд тэнд хүрэлцэн ирсэн 200 гаруй хүний донд А4-ын цаас онгоц нисгэх жижигхэн тэмцээн зохион байгуулад тэрэн дээр тэр цаас онгоцыг тэгж өөртөө итгэлгүйгээр зүгээр нэг цаас онгоц нисгээл үтсэн тухайн үед. Тэгэхэд миний хамгийн хол бүр тайзан дээр очиж миний онгоц буусан. За тэгээд би ер нь тэрэн дээр маш том итгэл авсан. Одоо бол би маш аз жаргалтай гэр бүлтэй. Энийгээ би өөрчилсөндөө маш их баяртай байгаа. За энэ өөрчлөлтийн тэмцээний зохион байгуулсан University компанид маш их баярлж байгаа. Тэгээд бодиттой өөрчлөлтүүдийг хараад бол хүн болгон л энэ тэмцээнд оролцъё гэсэн итгэлтэй байгаа. За тэгээд би ямар ч гэсэн энэ тэмцээнд оролцсондоо маш их баяртай байгаа. Тэгээд энэ зорилгынхаа төлөө бол тууштай цааш өөрчлөлтүүдийг гарганаа. Тэмцээнд оролцсноороо нөхөр маань өөрөө энийг олж харсан маань бид хоёрын амьдралын хамгийн том өөрчлөлт болж чадсан.